Өнөөдөр бүгдээ хамтдаа Шинэ гэрээний Лук номын 17 дугаар бүлгийн 20-с 37 дугаар ишлээс эзний үгийг хамтдаа суралцгаая. Лук номын 17 дугаар бүлгийн 20-с 37 дугаар ишлээс хамт уншийе. За би тус ишлэгийг та бүхэн чангаар уншъя. За та бүхэн Библиэ гаргаад эсвэл одоо слайдн дээр байгаа ишлэлийг надтай хамт тулгаад бас уншаарай гэж хүсэж байна. За би уншъя. Бурхны хаанчлал хизээ ирэхийг асуусан фарисеучүүдэд тэр хариулахдаа Бурхны хаанчлал ажиглагдах хуйцаар ирэхгүй. Хинч хараач тэнд байна гэх юм уу? Эсвэл энд байна гэж хэлэхгүй. Харах тун Бурхны хаанчлал нь та нарын дунд байна гэв. Тэр шавь нартаа хүний хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар үзхийг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар үзэхгүй. Тэд та нарт хараач тэнд байна. Хараач энд байна гэх болно. Бүү яв. Тэдний хойноос бүү гүйлд. Аянга Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах адил хүний хүү өөрийн өдөртөө тийм байх болно. Харин эхлээд тэр их зовлон идэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ. Ноагийн өдрүүдэд ямар байсанчлан хүний хүүгийн өдрүүдэд ч мөн тийм байх болно. Ноаг хөвгч онгоцонд орох өдрийг хүртэл хүмүүс идэж ууж гэрлэж нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер бун тэднийг бүгдийг хөнөөсөн. Түүнчлэн Лотын өдрүүдэд ямар байсанчлан мөн тийм байна. Тэд идэж ууцгааж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр Тэнгэрээс гал хүхэр бууж тэднийг бүгдийг хөнөөсөн. Хүний хүү илчлэгдэх өдөрч мөн тийм байх болно. Тэр өдөр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хөрөнгө авахаар доош бүү бууг. Түүнчлэн талбайд байгаа нь бүү буцаг. Лотын эхнэрийг санах тун хэн амиа хадгалахыг хичээнэ. Тэр түүнийгээ алдна. Хэн амиа алдна. Тэр түүнийгээ хадгална. Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч нөгөөг нь үлдээн. Нэг өдөр буудаа тэрэмдэгч хоёр эмэгтэй нэгийг нь авч нөгөөг нь үлдээн. Талбайд байх хоёр эрийн нэгийг авч нөгөөг үлдээн гэв. Тэд түүнд хаан вэ эзэн минь гэхэд тэр сэг хаан байна. Тэнд тас цуглана гэжээ. Амен. За өнөөдөр би эзний үгийг Бурхны хаанчлал ба хүний хүүгийн эргэн ирэлт гэдэг сэдвээр та бүхэнтэй хуваалцъя. Бурхны хаанчлал ба хүний хүүгийн эргэн ирэлт. За хүний хүү гэдэг нь мэдээж бидний аврагч эзэн Есүс Христийг хэлж байгаа шүү дээ. Есүс олон удаа өөрийгөө сайн мэдээний номнууд дээр хүний хүү гэж өөрийгөө илчилсэн байдаг. За Есүсээс нэгэн удаа фарисеучуд асууж байна. Бурхны хаанчлал хизээ ирэх юм бэ гэж асуусан байна. За тэгэхээр тухайн үеийн фарисеучуд, хуулийн багш нар юудэчүүдийн Бурхны хаанчлалын талаарх ойлголт бидний аврагч эзэн Есүсийн Бурхны хаанчлалын талаарх ойлголт хоёр өөр байсан. Ер нь юудэчүүд, израильчууд тухайн үед Бурхны хаанчлал гэдэг нь юу хэлж яах вэ гэхээр яг Израилийн одоо засаглал Бурхны хаанчлал яг бол одоо ингээд ийм нүдэнд харагдах байц засаг захиргааны хэлбэрээр одоо дахин сэргэнэ гэсэн утгаар нь хэлсэн баг. За тийм утгаар нь юудэчүүд бол одоо ойлгож ирсэн. Харин Есүс Христийн ярьж исэн Бурхны хаанчлал бол арай өөр. За юудэчүүд, хуулийн багш нар, фарисеучуд Бурхны хаанчлал ирнэ гэдэг нь Израиль улс засаг одоо захиргааныхаа хувьд, засаглалынхаа хувьд дахин сэргэж, тусгаар тогтнож юм хүчрхэг улсыг байгуулнаа. Энэ бол Бурхны хаанчлал юм а гэж израильчууд бол тэгж ойлгож ирсэн. Харин Есүс Христийн ойлгож ирсэн Бурхны хаанчлал бол илүү өргөн утгаараа үүнийг ярьсан байдаг. За тийм ч учраас фарисеучуд Бурхны хаанчлал яг хизээ ирэх юм бэ гэж асуусан. Энэ ямар утгаар асуусан бэ гэхээр израильчууд засаг захиргааныхаа хувьд Ромоос тусгаарлаад хизээ өөрийн улсаа байгуулах юм бэ гэсэн утгаар нь фарисеучуд асууж байгаа. Гэтэл Есүс хариуд нь юу гэж хариулж байгаа гэхээр Бурхны хаанчлал ажиглагдах хуйцаар ирэхгүй. Хараач тэнд байна гэх юм уу эсвэл энд байна гэж хэлэхгүй. Харах тун Бурхны хаанчлал та нарын дунд байна гэж Есүс хариулж байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ? Израильчууд болохоор Бурхны хаанчлалыг нэг юм Давидын удмын Израилийн хаан гарч ирээл тэгэл юудэчүүдийг Ромын колоничлоос чөлөөлөөл тусгаар тогтносон Израиль улсаа байгуулаад хаан ширээндээ залраал өөрийн гэсэн одоо юм засаг одоо захиргаагаа одоо ингээд хэрэгжүүлээл газар нутгаа хилээ татаал тийм ээ одоо ингээд нэг юм
нэг юм улсынхаа хувьд нэг юм хүчрхэгжих нэг юм цаг үеийг Израильчууд хүлээгээд байсан. Гэтэл Есүс Бурхны хаанчлал аль хэзээний та нарын донд ирсэн байна гэж хэлж байгаа. Тэгвэл юудэчүүдийн хувьд бол гайхаад байгаа байхгүй юу? Гэхдээ хаана байна тэр хаанчлал чинь гэж. Тэгэхээр Есүс хариулахдаа нүдэнд одоо ажиглагдах хуйцаар бол ирэхгүй маа. Бурхны хаанчлал бол аль хэзээний та нарын донд ирсэн гэж хэлж байгаа. Тэгээ энэ юу гэсэн үг юм? Хэрвээ Израильчууд тусдаа улс байгуулад Давидын удмын одоо хаан гарч ирээд засаглаад тийм ээ засаг захиргааныхаа хувьд одоо ингээд хүчрэг бас болохгүй юм бол Бурхны хаанчлал гэж одоо юугаа яриад байгаа юм гэж. Тэгэхээр Израильчууд Бурхны хаанчлал гэдгийг юм явцсан утгаар нь ойлгож ирсэн бол харин Есүс Христийн яриад байгаа Бурхны хаанчлал гэдэг бол сүнсээр ирэх, бидний сэтгэл зүрхэнд ирэх, Бурхан хүмүүсийн амьдралыг удирдан засаглах тэр засаглалын хувьд Есүс хэлээд исэн байж таардаг. Бид нар Матай номын 12 дугаар бүлгийн 28 дугаар ишлээс унших юм бол Есүс муу сүнснүүдийг хөөж байгаагаа Бурхны хаанчлал та нарын донд ирчгээд байгаа юм биш үү гэж хэлсэн байдаг. Муу сүнснүүдийг Есүс бозор сүнснүүдийг хүнээс хөөж гаргаж байна. Энд чинь юу гэсэн үг юм? Бурхны хаанчлал та нарын донд ирчээд штэ энэ чинь гэсэн утгаар ярьж байна. Өнөөдөр бид Есүс Христэд итгээд өвчнүүдийг эдгэж байна. Муу сүнснүүдийг зайлуулж байна. Та нарын ихэнх нь муу сүнс хэрхэн хүний дотроос зайлан одж байгааг та нар яг боддоор бол хараагүй л бах л да. Гэхдээ харах болно гэж би танад хэлмээр байна. Муу сүнс ер нь хоёр янзаар хүнээс зайлан оддог. Нэгдүгээрт чимээгүйгээр, нөгөөх нь чимээтэйгэр. Би аль алийг харж байсан. Чимээгүйгээр зайлан ихэнх тохиолдолд муу сүнс хүмүүсийн амьдралаас чимээгүйгээр зайлан оддог. Энэ яаж энэ бий болдгоо гэхээр хүн Есүст итгээд цуглаанд хамрагдаад ирэхээр айжимдаа ингээд нэг амар тайван болоод бодол санаанд цэгцрээд нэг юм амьдралын гой зоригтой болоод нэг юм үнэт зүйлтэй болоод бэрхшээлийг даван туулах нэг юм бурхантай болоод залбираад нэг юмд нэг юм хүчтэй нэг ханддаг болоод бусдыг хайрладаг болоод ингээд ирэхийн цагт оюун бодол нь цэгцрээд сэтгэл зүрхэнд нь өөрийг нь зовоогоод байдаг байсан юм хэрэггүй шаардлагагүй олон янзын бодлууд нь арилаад ингээд нэг юм айгүй юм дотор хүн хүчтэй болоод Бурхны үгийг чухалчилдаг болоод залбирдаг болоод ингээд амьдрал нь аяндаа цаанаасаа өөрчлөгдөөд хүмүүстэй харилцах харилцаа нь өөрчлөгдөөд амьдрал дээр гарч байгаа нөгөө нэг юм муу зуршлуудад нь тодорхой хэмжээний өөрчлөлтүүд ороод эхэлдэг. Энэ бол тэр хүн чөлөөлөгдөж эдгэрч байгаагийн нэг том шинж тэмдэг. Ихэнх хүмүүс ийм маягаар өөрчлөгдөн чөлөөлөгдөж яадаг. Энэ бол Бурхны хаанчлал таны амьдрал дээр ирсний шинж. Хэдийгээр өнөөдөр яг Бурхны хаанчлал гэдэг дэлхий дээр нэг юм өөрийн гэсэн нэг юм хил хязгаартай, өөрийн гэсэн ерөнхийлөгчтэй, өөрийн гэсэн их хуралтай нэг юм өөрийн гэсэн нэг юм соёлтой, хилтэй, түүхтэй нэг юм тусдаа улс байхгүй ч гэсэн тэр Бурхны хаанчлал Америкт ч байна, Монголд ч байна, Оросд ч байна, Хятадд ч байна, дэлхийн нөгөө болонд ч байна. Тэр хаанчлал өнөөдөр таны дотор ч гэсэн байна. Тэгэхээр тэр нь яаж мэдэрч яах вэ гэхээр тэр Бурхны нөлөөгөөр дамжуулан, ариун сүнсний хүчит нөлөөгөөр дамжуулан та өөрчлөгдөж, таны амьдралд өөрчлөлт орж ирснээрээ муу ёрийн сүнс биш Бурхан таны амьдралыг удирдах гэн гэдэг утгаараа тэр чин Бурханы хаанчлал ирж байгаа байхгүй. Хаанчлал гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр удирдлага, эрх мэдэл гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр Бурхан миний амьдралыг удирдаад, Бурхан миний амьдралыг засаглаад ирж байгаагийн нэг шинж нь юу вэ гэхээр би Библийг уншдаг болж байна. Би залбирдаг болж байна. Би шийдвэр гаргахдаа христчин хүн яаж шийдвэр гаргадаг юм бэ гэдгийг чухалчилдаг болж байна. Би хань ижилдээ Библийн дагуу ханддаг болж эхэлж байна. Би бусад хүмүүстэй харилцаандаа Библийн дагуу ханддаг болж эхэлж байна. Энэ чинь Бурхны засаглал, хаанчлал, эрх мэдэл, нөлөө таны амьдралд орж ирж байна гэсэн утгатай. Энэ чинь Бурхны засаглал, Бурхны хаанчлал ирж байна гэсэн утгатай. Тийм ч учраас Есүс юу гэж хэлж байна гэхээр та нарын донд ирчээд байна гэж хэлсэн байна. Муу сүнснүүдийг Есүс хөөж эхэлсэн. Энэ чинь юу юм? Бурхан ажиллаа хийж байна гэсэн үг. Муу сүнсний байсан газар одоо муу сүнс зайлаад Бурхны оршихуй орж ирлээ. Энэ чинь Бурхны хаант улсын хил хязгаар тэлж яана гэсэн утгатай. Тэгэхээр Бурхны хаант улсын хил хязгаар таны зүрх сэтгэлээр хэмжигддэг болохоос биш энэ дэлхий дээр байдаг ямарваа нэгэн газар нутгаар хэмжигддэг юм биш. Бурхны хаанчлал гэдэг бол таны хил яриа, таны ертөнцийг үзэх үзлээр хэмжигдэж байгаа болохоос биш ямарваа нэгэн засаг захиргаа, эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигддэг зүйл огтхонч биш. Тийм учраас Есүс энэ утгаар нь юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхны хаанчлал өнөөдөр та нарын донд ирчгээд байна гэж хэлсэн байна. Харин Израильчууд болохоор Бурхны хаанчлалыг нэг юм тусдаа засаг захиргаа хүсээд ирсэн. Нэг юм засаг захиргааны нэгж, нэг юм засаглал, нэг юм хаан, доороо нэг юм сайд нартай. Тэгээд нэг юм одоо юу гэдгийг нэг юм гортогдтаад ингээд энэ манай газар нут шүү. Та нар залцгаа. Манай улс энэ байна гэдэг нэг энийг яг юм явцсан утгаараа ийм одоо улс байгуулахыгаа
Бурхны хаанчлал гэж нэрлэдэг байгаа байхгүй. Гэтэл Бурхны хаанчлал гэдэг чинь зөвхөн Израиль үндэстнэр, Израилийн улс төрөөр хязгаарлагддаг зүйл биш. Бурхны хаанчлал гэдэг чинь Бурхны өөрийнх нь ариун сүнсний хүч нөлөө тухайн хүний амьдралд нөлөөлж байгаагаар Бурхны хаанчлалын хил хязгаар тэлж байгаа эсэх нь тодорхойлогддог юм аа. Ийм учраас Есүс ингэж хэлсэн. Мөн Ром номын 14 дугаар бүлгийн 17 дугаар ишлээс харах юм бол Илч Паул Ромчуудад Бурхны хаанчлалын тухай ингэж заасан байдаг. Бурхны хаанчлал гэдэг бол идэх уух явдал биш ээ. Идэх уух гэдэг нь идэх уух явдал биш ээ гэдэг нь огт бити ид уу гэсэн утгаараа хэлээгүй. Зүгээр энэ махан биеийн одоо ийм асуудал бол биш юм аа. Бурхны хаанчлал гэдэг бол. Бурхны хаанчлал гэдэг бол ариун сүнсний амар тайван, баяр хөөр, зөвхт байдал юм аа гэж. Гурван зүйлийг хэлсэн байдаг. Тэгэхээр хаана хүмүүс Есүс Христэд итгээд ариун сүнсийг хүлээж аваад тэрхүү ариун сүнснээс болж тэр хүний сэтгэл зүрхэнд амар тайван тэгээд зөвхт байдал баяр хөөр ирнэ тэр хүний дотор Бурхны хаанчлал ирдсэн байна гэсэн утгатай байхгүй юу? Тэ тэр хүн Есүст итгэснийхаа дараа нэг юм тийм зөв амьдрах хүсэлтэй болоод эхэлж байгаа. Юмд нэг юм зөв ханддаг болоод эхэлж байгаа. Санхүүгийн хувьд ч юм зөв ханддаг, бос түнтэй харилцаа харилцаанд ээж зөв ханддаг, ажил төрөл дээр ээж нэг юм зөв ханддаг. Тэгээ нэг тийм сэтгэл зүрх нэг юм амар тайван. Тэгээ нэг юм яагаад чи нэг юм баяр хөөртэй инээд алдсан нүрээс нь гэрэл цацарсан болоод эхэлдэг. Энэ Бурхны хаанчлал ирж байна гэсэн утгатай. Ийм учраас Есүс Бурхны хаанчлал бол та нарын хүсэж байгаа шиг тийм ажиглагт тойцоор ирэхгүй. А Бурхны хаанчлал гэдэг бол аль хэзээний та нарын донд ирцэн байгаамаа, ирж байгаамаа гэдгийг Есүс Христ хэлж байгаа. Тэгэхээр энэ утгаараа өнөөдөр таны дотор Бурхны хаанчлал байна уу? Таны үг ярианаас аяндаа ингээд Бурхны тухай яригдаал, аяндаа Бурхан талархах сэтгэл төрөөл, нэг хоол идсэн ч талархамаар санагдаал, нэг ажлыгээ цалингаа авсан ч нэг Бурханаар эвэгдсэн гэсэн мэдрэмж төрөөл, нэг хүнийг хараад алдаа оноотой ч гэсэн за яах вэ хөөх юм ингээд нэг уучлцдаг болоод ингээд ирж яана гэдэг чинь та өөрчлөгдөө тэнд таны дотор Бурхны хаанчлал ирээд байна гэсэн утгатай. Гэтэл та огт залбирах сэтгэл байхгүй, Библийг нандинадаггүй, Библийг уншдаггүй, Бурханд найдадаггүй, ямар нэгэн амьдралд асуудал ирэхээр залбирахт санаач байдаггүй, үг яриа нөгөө нэг хуучин нөгөө нэг махан биеийн нөгөө нэгнийгээ доош нь хийсэн хараад ерөөлийн нэг муу муухай нэг хиллэгнээсээ үг яриан салаагүй тэнд Бурхны хаанчлал байхгүй байна л гэсэн утгатай. Тийм болохоор Бурхны хаанчлал бидний амьдралд бол ингэж ирдэг юм аа. Ийхүү одоо манай чуулган дотор Бурхны хаанчлал ирж байгаа. Бурхны хаанчлал ирээсэ гэж залбирж байгаагийн учир бол үүнд байгаа. Тэгэхээр танаар дамжуулан Бурхны хаанчлалын хаяа тэлдэг. Танаар дамжуулан Бурхны хаанчлалын одоо майхны гадас улам илүү ингэж өргөн болдог. Та бол өөрөө Бурхны хаанчлалын хэмжүүр юм аа. Таны өөрчлөгдсөн амьдрал, таны бие авч явж байгаа байдал, таны эзнийг дагж байгаа тэр амьдрал бол Бурхны хаанчлалын дүр зураг юм аа. Тийм учраас Бурхны хаанчлал коммунист засаглалын доторч байдаг. Мусульман шашинтуудын дундч Бурхны хаанчлал өнөөдөр хүрээгээ тэлж байна. Бурхны хаанчлал бүхий л нийгэм дотор ямар нэгэн хэлбэрээр Бурхны хаанчлалд нэвчин орж байгаа. Тийм ээ, нэвчин орж тэнд нөлөө үзүүлж байгаа. Яг үүнтэй адилхан энэ нөлөө таны амьдралд улам илүү хүчтэй байгаасаа гэж та бас залбираараа би бас залбирах болно гэж хэлмээр. За ингээ Бурхны хаанчлалын тухай Есүс ярьсан чинь хүмүүс гайхаад тэгэд Есүс Христийн одоо эргэн ирэлтийн тухай хүмүүс бол сонирхож эхэлсэн. За асууж эхэлсэн. Яг энэ бидний уншиж байгаа энэ хэсэг дээр бол таныг ирэх үед одоо ямар байх вэ гэж бол хүмүүс асуугаагүй. Гэхдээ Есүс Христ Бурхны хаанчлалтай холбогдуулаад хожим өөрийнхөө эргэн ирэлтийн тухай, өөрөөр хэлбэл хоёр дахь ирэлтийн тухай Есүс ярьж эхэлж байгаа. За одоо ингээд 22 дугаар ишлээс цааш нь унших юм бол Есүс Христ өөрийнхөө эргэн ирэлтийн тухай ярьж байна. За цаашаа явъя. Тэр шав нартаа хүний хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар үзхийг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар үзэхгүй гэж. Яг одоо тухайн үед Есүсийн дэргэд байсан шавнартаа бол хэлж штэ. Миний хожмын эргэн ирэлтийг та нар үзхийг хүсэж байгаа боловч та нар харах үзэхгүй гэж штэ. Яг л энэ чинь 2000 жилийн өмнө одоо хүртэл Есүс ирээгүй байна гэдэг чинь тэд нар үзээгүй л байна гэсэн утгатай. Тийм утгаар энэ дэр та нар нэгийг нь ч гэсэн үзхийг хүсэх боловч та нар үзэхгүй. Өөрөөр хэлбэл миний ирэлт хараахан болоогүй гэдгийг Есүс хэлж байна. Цааш нь тэд та нарт хараач энд байна, хараач тэнд байна гэх болно. Бүү яв тэдний хойноос бүү гүйлт. Аянга Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах адил хүний хүү өөрийн өдөртөө тийм байх болно гэж хариулсан байна. Ааха. Тэгэхээр Есүс Христийн хоёр дахь ирэлтийн талаар хүмүүс ингэж ярина. Хараа, Есүс тэнд ирсэн байна.
гунгутал тийшээ хуйларч гүгээл. Хараа тэнд ирсэн байна гунгутал тийшээ нь хуйларч гүгээл. Ийм битээ хийгээрэй. Хүмүүс бол ийм яринаа. Тэдний араас ингээл Есүс хоёр дахь ирчих юм уу те? Эзэн Есүс Христийн хоёр дахь ирэлтийг тэгвэл харъя. Есүсийг харъя гэд ийм ярьж байгаа хүмүүсийн үгэнд орж битээ хойлрон гүйлдээрээ. Аяндаа ингээд тэнгэр цахилгаан цахихад хүн болгонд тэрийг мэддэг хардаг шиг миний хоёр дахь иргэн ирэлт тэнгэрт цахилгаан гяс гэж цахилахад хүн болгон мэддэг шиг хин нэгэн та нарыг эрдээ энд байна гэж хэлүүлэхгүйгээр миний иргэн ирэлт хүн болгоны өмнө нүдний өмнө ил байх болно гэсэн утгаар Есүс энэ үгийг хэлж байгаа. За өнөөдөр Христийн нэрийг барьсан гаж буруу урсгалууд Библийг одоо буруу тайлбарладаг. Тэгээд олон хүмүүсийг өөрсдийнхээ араас дагуулдаг юм гаж урсгалууд бол дэлхий дээр олон байна. Тэдний ихэнх нь юу ярьж гарч ирдэг вэ гэвэл өөрийнхөө шашны удирдагчийг Есүс хоёр дахь ирчихсэн дүр төрх нь юм а гэж номлодог. Иймэрхүү гаж урсгалууд Солонгосоос нэлээд төрсэн байна. Сүүлд Хятадаас ч төрлөө. Тэд юу гэдг вэ гэхээр Есүс хоёр дахь ирсэн штэ. Манай пастор чинь хоёр дахь Есүс байхгүй. Нөгөөх нь уул нь бол пастор, уул нь бол ингээд залуудаас та галцаад цогтоо номлол Есүсийн сайн мэдээг номлож яснаа. Сүүлдээ өөрийгөө Есүс олгоод зарлаад тунхаглаад тэгээд би бол яг хоёр дахь удаага энэ дэлхий дээр ирсэн одоо аянг байна. Намайг дагах тун, намайг надад итгэх тун гэд ингээд олон хүмүүсийг араасаа дагуулад шашны юм бүлэглэл үүсгэж эхэлдэг. Тэгээ нууц амьдралтай. Хүмүүсийн өмнө ил нэг амьдралтай, нууц нэг амьдралтай. Яагаад тэгэхээр хүмүүсийн өмнө өөрийгөө Христ гэж зарлцдаг. Гэтэл яг л бидэртэй адилхан өвддөг, хавддаг янз янзын асуудлууд энэ хүнд байгаа. Үс нь бууралддаг ч юм уу, үрчийдэг ч юм уу, хөгшөрдөг ч юм уу, ядардаг ч юм. Тэрийг нууж амьдрдаг. Тэрийг нуудаг. Тэгмээ сайхан хин ч үлээ надад ярьж ирсэн те. Тэгээ би бол одоо ерөөсөө ингээд бурхнаар ивэгцэн ариун сүнс миний дотор байдаг учраас би ерөөсөө хөгшөрдөггүй. Миний үс одоо огт бууралтаагүй гэсэн. Нөгөө хүн чинь бодгон нарийнсан чинь буурал байсан шүү дээ те. Ингээ иймэрхүү хуурам мэхлэгчнэр энэ дэлхий дээр маш олноороо төрөн гарнаа. Тэдний араас ингэж битээ гүйлдэ гэж ингэж хэлсэн ба. Шин тэнгэр газар гэдэг гаж урсгал байна. Ээж бурхныхан гэж одоо гаж урсгал байна. Ингээ янз янзын ийм урсгалууд Солонгосоос төрөн гараад Монголд тэр нь орж ирээд Христийн нэрийг ингэж гаж буруугаар монголчуудад юугаач мэдэхгүй монголчуудад Христийн нэрийг ингэж буруугаар ойлгуулах тохиолдол бол Монголд бол сая сүүлийн жилүүдэд нэлээд хэд гарсан. Манай Нью-Йорк Presbyterian сүмийн энэ хан дээр байлаа л дээ. Шинчонжийг яаж таньж мэдэх вэ? Шинчонжи буюу тэр шин тэнгэр газар гэдэг тэр гаж буруу урсгалынхныг яаж таньж мэдэх вэ? Тэд яаж чуулгануудын дотор нэвтэрч орж ирээд итгэгчдийг нь уруулж авч явдгүү гэдэг талаар арга замын заацсан солонгосоор бичсэн ийм зураг тооцнууд эдний энэ хан дээр байд юм бэлээ. Тэгээ би бас бодож ирсэн байхгүй. Энэ Америкт хүртэл нөгөө Шинчонжийн ингээ солонгос чуулгануудынхаа дунд бас газар аваад нэлээд юм балаг тарьжтэй гэж бас би бодож ирсэн. Хятадаас гарсан нэг одоо гаж урсгал байна. Одоо өөрсдөө төгс хүчит бурхны сүм гэж нэрлэдэг. Тэгээд пастор нь болохоор хоёр дахь Есүс болоод хуурсан шүү дээ одоо бүр. Тэгээд тэр пастор нь их нартайгаа Америкт амьдардаг гинлээ. Яхаараач хоёр дахь Есүс их нэртэй ч байдгийн. Тэгснэ яхаараач заавал Америкт ч амьдарч ийдгийн. Тэгээ Америкт одоо хүн бүрийн виз гарч ирээ юу? Нөгөө Есүс ч одоо яаж ч харах хэвээр юм. Гэтэл тэр одоо өөрийгөө хоёр дахь Есүс гэж зарлаад байгаа тэр хятад пастрыг чинь нөгөө Тэнгэрлэг хүн гэдэг номыг бичсэн хятад пастрыг та нар мэдхүүгүй юу? Хятадын нэг айгүй мондөг нэг юм хавчлагын дундуур ингэж гарч ирсэн хятадын нэг юм гэдэг нэг пастор байдаг шүү дээ. Манайхан яг буруу орчуулад ян гэд орчуулсан. Ян ах гэд идэг. Тэгээ уул нь бол яг одоо овгон дуудлагаараа бол юм байлээ л дээ. Тэгээд тэр хүн Тэнгэрлэг хүн гэдэг нэрээрээ алдартай байхгүй юу? Яг хочин байхгүй юу? Христийн дотор хочин. Тэгээ сайн мэдээ тараадаг хятадын нийгэмд маш их хавжигдсан, шоронд олон удаа орсон. Одоо Германд дөрвж гараад гэр бүлээрээ Германд амьдардаг. Тэгээ Тэнгэрлэг хүн гэдэг нэртэй өөрийнхөө итгэлийн одоо түүхийг бичсэн ийм гайхалтай ном бичсэн ийм пастор байдаг байхгүй юу? Монголд бол одоо урагдж ирээд монголчуудад номлоод тэгээд хятад хүмүүсийн зүгээс үүднээс одоо монголчуудаас бас уучлал гуйгаад тийм ээ. Тэр пастор чинь тийм хийсэн шүү дээ. Гайхалтай конференц хийгээд бурхны үгийг дамжуулаад ингээ явсан үйлчилсэн юм пастор байдаг. Тэгээ тэр пастор яриад байгаа байхгүй юу? Одоо энэ төгс хүчит бурхны сүм гэдэг байгаа энэ хятадаас гарсан энэ гаж урсгалын тэр одоо өөрийгөө хоёр дахь ирсэн Есүс гэдэг байгаа нөхөр чинь одоо миний л найз байсан юм да. Бид хоёр чинь л одоо хамт сайн мэдээ тараагаал шороо оронд хамт орохдоо ороод явж исэн юм да.
Тэгсэн чи одоо тэр одоо өөрийгөө Есүс болгоо явчих юм гээд. Чин тэр хүн чинь ингэж ярьж байгаа. Тэгэхээр тэр тэнд байна, Есүс энд ирсэн байна, тэнд ирсэн байна. Наашир үздээ хардаа гэд та нар араас нь бити хуйларч гүйлд гэж энэ дэр хэлж байгаа юм шүү дээ. Харин Есүс Христийн ирэлт гэдэг бол яг Тэнгэрт цахилгаан цагхад хүн болгонд тэрийг мэддэг те. Тэр гялбаг хардагтай адилхан Есүс Христийн хожмын ирэлт яг үүн лугай адил байх болно. Хүн болгонд харагдах болно. Тэрийг нэг хүн хурж ирээл надад хэлээл би нэг дагж очиод Христийг хараад эндээ биш. Христийн хоёр дахь ирэлт гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний өмнө ил байх болно гэдгийг бичээс бидэнд маш тодорхой хэлж байна. Тэгэхээр миний ирэлт бол ийм байх болно. Тийм учраас та нар өөрийгөө Христ гэж зарлаад тэнд байна, энд байна гэсэн хүмүүсийн үгэнд орж, тийм хүмүүсийн араас бити гүйлдэж, бити яваараа гэдгийг Есүс энэ хэсгээр захиж зааж хэлж байгаа. За Есүс Христийн хоёр дахь ирэлтийн үеэр юу болох вэ? Тэр үеийн нийгэм ямар байх вэ? Яг Ноагийн өдрүүд шиг байх болно гэж хэлсэн ба. Яг Ноагийн өдрүүд шиг байх болно гэж хэлсэн ба. Хуучин гэрэн дээр Ноагийн түүх гэж гардаг. Эхлэл номон дээр хуучин гэрэний одоо алдартай хүн болгоны Христ итгэгчдийн мэддэг юм алдартай түүхүүдийн нэг байгаа. За би цааш нь уншия. За Ноагийн өдрүүдэд ямар байсанчлан хүний хүүгийн өдрүүдэд ч мөн тийм байх болно. Ноаг хөвгч онгоцонд орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг хөнөөсөн гэж хэлсэн байна. Эхлэл номноос унших юм бол Ноа гэж энэ хүний үед дэлхий дээр үер буусан. За үүнийг одоо манай монголчууд одоо галав юулах гэж бас ярьдаг. За тийм ч учраас Библийн энэ хэсгийг манай монголчууд юу гэж ярьдаг вэ гэхээр усан галав юуснийг энэ Библиэлд бол одоо тэмдэглэж үлдээжээ гэж ингэж үздэг байна. За тэгээд усан галав юулээ дэлхий бүхэлдээ ингээд усанд автах үед нэгэн гэр бүл ийм хөвгч онгоц модоор хийгээд давирхаадаад тэгээд амьтдыг тэндээ оруулаад өөрсдөө гэр бүлээрээ тэндээ ороод тэгээд тэр үерээс одоо нэгэн гэр бүл хэсэг амьтдыг ан амьтдыг хос хосоор нь аваад тэгж одоо энэ үерээс одоо амь аврагдаж гарсан байдаг. Тэгээ үер дууссаны дараа ус татраад хуурай газар ил гарсны дараа энэ гэр бүл тэр юунаасаа гараад хөвгч онгоцноосоо гараад тэгээд одоо амьдрал дахин хүн төрөлхтний түүх дахин цаашаа үргэлжилсэн байдаг. Тэгээ 3 хүүтэй байснаас одоо 3 одоо дэлхийн хүн төрөлхтний үүсэл 3 одоо том овгоор одоо ингэж салж явсан байгаа тийм Хаам, Сем, Яфет гэсэн 3 овгаар салсан байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас Семийн удам, Хаамын удам, Яфетийн удам гэдэг дэлхийн хүн төрөлхтнийг одоо ингээ 3 хэсэгт бас хувааж яриад байдаг. Учир бас тийм байдаг. Тэгэхээр та нарт их тийм үлгэрийн юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ сонин Ноагийн усан үер, усан галав болсон олон баримтууд энэ дэлхий дээр байдаг. Наад зах нь шүү дээ. Маш олон үндэстний үлгэр домгуудад эртдээ ирээд усан галав юулжээ гэдэг яриа байдаг. Монголчуудын донд хүртэл байдаг шүү дээ. Та нарын өвөө эмээ тэгж ярьж ирсэн үгүй юм мэдэхгүй. Зарим хүний өвөө эмээ тэдний дээд үеийнхэнд бүр тэгж ярьсан байт юм байна лээ. Дээр үед их усан галав юусын гинлээ. Тэгээ бүх юм усанд автаад ингэсэн гинлээ гэд. Манай монголчуудын донд тийм яриа бас байдаг. Өөр үндэстнүүдийн одоо тэр домог ярианд ч гэсэн эрт дээр үед хүмүүс ингэж уснаас гарч ирсэн юм байна лээ гэж. Их усан одоо галав энэ дэлхий дээр одоо юулэгдсэн гинлээ гэж. Тэгээ дэлхийн амьдрал дахиад шинээр ихэлсэн гинлээ гэдэг ийм яриа ч гэсэн олон одоо түүхүүдэд байдаг. Тэгэхээр хөвгч авдар гэдээ ярих юм бол яг нөгөө эхлэл номон дээр зааж өгсөнчлэн одоо орчин үеийн судлаач нар яг эхлэл номонд Ноад Бурхны зааж өгсөн тэр хөвгч авдрыг нь модоор хийгээд яг тэр үеийн технологиор нь ингээд хийгээд тавьсан ийм одоо үзүүлэнгүүд бол зөндөө байдаг. Одоо Америкт ч гэсэн байдаг гэдэг байгаа шүү дээ. Энэ Америкийн одоо энэ 80 дугаар замаар биш энэ 80-ын доотлын замыг чи юу гэдэг юм бэ? Баруун эрэг рүү явдаг. 80-ын доотлын дундуур явдаг. 80 ч нь бол хойгороо явдаг хурдны зам шүү дээ, тий. Бид нар сая Чикаго явчаад ирсэн. 80-ын доогуур нь явдаг тэр хөндлөн явдаг. Тэр нэг замаар явхад байдаг гэдэг байгаа байхгүй юу? Тэг хүмүүс очиж үздэг, хийгээд тавьсан. Яг ийм байсан шүүгээ загвар хэмжээ дамжаагаар нь Библиэд хэлснээр нь ингээд хийгээд тавьсан. Иймэрхүү одоо хөвгч авдар байсан гэж үздэг. За тэгээд дэлхий одоо усан галавт автаад аажимдаа нөгөө ус бол алга болсон, шингэж алга болсон. За энэс өмнө бол дэлхийн уур амьсгал бол маш өөр байсан. Жигд ийм дулаахан байсан. Бол яг энэ үерийн дараанаас эхлүүлээд хойд одоо өмнөд туйл хоёртой маш хүүтэн болсон. Дэлхийн төв хэсгээрээ дулаахан болж улирлууд маш их өөрчлөлт орсон, мөстлөг үүссэн. Тэгээ тэр их уснууд ингэж мөстөж ингэж дэлхийн хоёр тал дээр ингэж татагдаж ингэж
ус бол багасч хуурай газар гарч ирсэн гэсэн юм яриа байдаг. За тэгээд Арарат уулан дээр одоо ингээ ус татрах үед Арарат ууланд энэ одоо хөвөгч авдар маань ингэж газардаж одоо үлдсэн. Тэгээд тэндээс Новагийн гэр бүлийнхэн гараад хүн төрөлхтөн болон дараагийн одоо дэлхийнхний түүх цаашаа үргэлж ирсэн гэж байгаа. За гэтэл одоо дараагийн зургийг үзүүлдэ Арарат уулны нэгэн хэсэг дээр Эрдэмтэд нэг ийм одоо дүрс байгааг олж илрүүлээд ухалт хийсэн те. Тэгэд бол энд бол чулуутсан одоо мөсдсөн мод байна гэдгийг бол олж илрүүлсэн. Энэ бол одоо ямар нэгэн байдлаар ус онгоц байна гэж Библийн нөгөө Новагийн түүхтэй бол таарж байна гэдгийг Эрдэмтэд бол археологийн олдвороор бол батлаад байгаа. Ер нь бол за та нар өөрсдөө YouTube руу ороо сонирхоод үзэж болно. Бүр бичлэгүүд нь хүртэл байгаа. Бүр. За ийм зүйлсүүд бол болсон байна. За тэгээд Новагийн өдрүүдэд яг юу болсон юм бэ? Бурхан Новад юу гэж хэлсэн бэ гэхээр хүн төрөлхтний нүглээс болоод би дэлхийг усаар шүүх гэж байна. Шийтгэх гэж байна. Харин чи надад итгэдэг зөвхт хүн учраас гэр бүлийнхэнтэй зориулаад ийм хөвөгч онгоц хийгээд тэгээ энэ онгоцонд суугаад тэгээ үер ирэх үед одоо хөвөөд тэгээд ер нь бол аврагдаараа гэж ингэж хэлсэн байдаг. Тэгээ яг тэр үед бол Нова энэ хөвөгч онгоцыг юм далаагүй усгүй газар хийж байгаа шүү дээ. Тэгэд хүмүүс шоолж исэн байдаг байхгүй юу? Чи тэнийг юм уу те наад ус онгоцоор яах гэж байна. Энэ ч нь бол юм мотортой сэлүүрддэг урагшаага явдаг юм зав бол багуу шүү дээ. Зүгээр хөвөгч зориулдаг байхгүй юу? Ямар ч үсэн л уснаас л аврагдах амь гарахал зориултаа. Тийм учраас хөвөгч онгоц гэж нэрлэдэг байгаа. Тийм ээ. Тэгэд хүмүүс бол Новааг бол галзуу солиотой тэнийг амт ингээ шоолж исэн байдаг. Гэтэл яг 40 шин 40 өдрийн туршид дэлхийн бүх булаг шанд дээшээ оргилж гараад дээрээс бороо орох үед дэлхийн бүгдээ усанд автаж хүмүүс ойр доо тавин нас орцгаасан байдаг тийм ээ. Тэгээд тэр өдрүүдэд ингээд хүмүүс ингэж одоо Новааг доромжилж те амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжлэн гэж ярьжсэнтэй адилхан хожим хүний хүү буюу Есүс Христийн ирэлтийн үед хүмүүс яг танарт ингэж хандах болно гэдгийг хэлж байгаа. Өөрөөр дэлхий төгсгүй амьдрал үргэлжлэлээрээ үргэлжлэнэ. Эдий ууй зугаацыг цэнгээ худалдаж авъя 8-аагаа хий тэ одоо ингээл явна. Ийм л юм ярина. Гэтэл яг ийм ингээл байж хат нь гинт усан галуу юусэн лугаа адил энэ дэлхийн төгсгөл ирж Христийн 2 дахь ирэлт гинт байх болно гэдгийг Есүс үгээр хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр шинж тэмдгийг хэлээд нь штэ. Хүмүүс бүр налаагаал тэ амьдрал үргэлжлэлээр үргэлжлэнэ. Энэ бол яг шинж тэмдэг. Тэр бурхан гэж байхгүй, Христ гэж байхгүй, эргэн ирэлт гэж байхгүй, юу эцсийн шүүлт мүлт үлгэр домгийн хүүхдийн үлгэр шиг юм яриад байгаа чи ха хуу шоолоод тэгэл идэл уугаал завхаараад шоудаал тэрийгэ жинхэнэ өөрсдийнхөө одоо яадаг амьдрал те одоо бодит амьдрал те одоо ингээл сайхан амьдрээ найзаа өгшөө юу сүм мүм бэ библ вэ те юу бурхан яриад байгаа юм бэ наашир иди ууй те сайхан зугаацыг цэнги одоо яг энэ үед л тасгал төгсгөл ирэх болно гэдгийг Библи хэлээд байгаа хөөх. Ноагийн өдрүүдэд яг л ийм байсан юм аа. Тэгэл тэд нар Ноаг харахаараа шоолол. Яг үүнтэй адилхан Есүсийнхнийг харахаараа тэнэг мангараар нь дуудаад заримдаа шоолол. Юун үргэл 11 байс та илүү удаа гарсан мөнгө байгаа штэ. Өөртөө өөрөө зовж тухлынхаа хөлсийг урсгажсэн мөнгөө өөртөө зориулнаа гэдэг ч юм уу. Бусдад өгөх те хаанчлалын төлөө зориулах ямар тийм юм байхгүй. Тэгээ энийг их тийм мэрэгэн ухаантай зөв амьдрал гэдээ ойлгоцсон. Тэгээд залбирж байгаа хүнийг юундаас залбирдгийг гэдэг ч юм уу. Зөв амьдрах гэж байгаа хүнийг чи юундаа зөв амьдрах гэдгийг бүгд шодрог босыг хийж байгаа. Шодрог босараа л явдаг хорвоо тэгэл би ч гэсэн адилхан тэр дунд ингээл хожоотой явж чадвал тэгэл жинхэнэ амьдралын мэрэгэн ухаан байхгүй юм чинь гээл иймэрхүү юмаа яриад яг ингээл явж хат нь тасгал төгсгөл ирэх болно гэдгийг л Есүс хэлж байгаа юм л та. Дараагийн нэг жишээ Лотын жишээг ярьсан. Лотын өдрүүдэд ямар байсан бэ гэж. За усан галуу юулэгцнээс маш олон жилийн дараа Лот гэдэг хүний үед Содом, Гомора гэдэг хот одоогийн Израилийн нутгаас арай жоохон өмнөхөн талд энэ Dead Sea гэж байгаа шүү дээ. Мөксөн тэнгис гэж монголоор орчуулдаг. Тэр мөксөн тэнгисийн хөндөд Содом, Гомора гэдэг 2 хот байсан. Тэгээ энэ 2 хотын дээрээс галтаа хүхэр буугаад тэгээ энэ 2 хот бүр үнсэн товргоол шатаж дууссан байт юм байлээ. Тэрийг өнөөдөр Эрдэнэтэд бас археологийн судалгаагаар одоо илрүүлсэн мөксөн тэнгисийн хөндөд соёл иргэншил байжээ. Хотууд нь устж үгүй болжээ. За тэгээд энэ бол их тийм давстай хөндөй байжээ. Давстай тэгээд ийм хүхэртэй ийм газар байна гэдгийг одоо энэ археологийн олдор нь хөрснө өөр илэрхийлээд идэг. Тэгээ энэ Содом Гомора гэдэг 2 хот бол ийм ижил хүйсний хот байсан тухайн үедээ. Бүр эхлэл номын үед байх нь шүү дээ. Бүр эрт дээр үед байх нь шүү дээ. Тэгээд Лот гэдэг хүн бол Авраамийн энэ одоо хамаатныхын дүү, ойрын хамаатныхын дүү. Эхнэртэйгээ 2 охинтойгоо амьдардаг байсан.
Тэгэд октоодын сонирхгүй мөртлөө тэр хотод ирж байгаа эрэгтэй хүнийг эрэгтэйчүүд нь сонирхоод барьж авч нийлж хүчнтэх гэж дайрж исэн ба. Бүр тийм бузартцсан тийм одоо болиолтой энэ ч одоо эрэгтэй хүн чинь ядч эмэгтэй хүнийг хараа сонирхох хэрэгтэй үстэй энэ чинь ямар сайхан бүсгүй вэ? Энэ айл чинь хоёр сайхан охинтой байж та аль нэгийг аваа суучи гэдэг ч юм уу. Эсвэл одоо нэгийг ингэчээ гэдэг хүн натурал хүн чинь ингэж бодно үстэй ядаж одоо болиолтой одоо жоохон хүүхэмсэх хүн ядаж одоо ийм бодлоо гэж бодъё. Тэгэд бүр эмэгтэй хүнийг хараад ч бүр ямар ч юу байхгүй. Харин тэрний орд бүр эрэгтэй хүнээ хараад тачаад байгаа байхгүй. Бүр ийм бузартцсан байсан учраас одоо бурхан яасан гэхээр Содом ба Гомораг тухайн үед хөхөр бүхий галаар одоо шийтгэжсэн. Тийм учраас энэ одоо амьдралаас нь Лотынхныг давхар шийтгэхгүй тул Лотод бол бурхан тэнгэр элчээ илгээгээд энэ хотоос даруй гар гэж хэлсэн байдаг. За тэгээд Лот хоёр охиноо аваад хотоос зутан гарах үед хотын дээр хөхөр бүхий одоо хөхөр галтай юм мөндөр тухайн үед энэ хоёр хотын дээр бууж үнсэн тавраг болгож исэн. Тэгэд бурхан хэлсэн байдаг эргэж битгий хараараа гэж. Тэгсэн чинь Лотын эхнэр эргэж хараад давсан баг нь болж хувирсан гэж Библиэл дээр байдаг байхгүй. Тэгээ одоо бидний уншиж байгаа энэ хэсэг дээр хэлээд байна шүү дээ. Эргэж битгий хараараа. Хүний хүү хоёр дахь удаа энэ дэлхий дээр ирэх үед дээвэр дээр байгаа хүн доошо бууж шамдаантай хуцаа аваадахын айлын эн чинь нөгөө хитэн цаасаа хаана хийжлээ тэрийг аваадахыг гэж битээ дотгошоо ороороо. Лотын эхнэр шиг эргэж харсан явдал болно шүү. Тийм ээ. Талбай дээр ажиллаж байгаа хүн хожмын эзэн Иесус Христийн ирэлт ирэх үед яах вэ? Гэрээсээ очиод юм аваадахыг гэд гэрлүүгээ битгийгүйгээр шууд тэр чигтээ яваараа. Эргэж битгий хараараа гэсэн утгаар энийг хэлээд байгаа. Ягаад гэвэл Лотын эхнэр шиг болно шүү гэж ингэж хэлээд байгаа. Би ойлгохдоо энэ хэсэг бол ийм маш чухал ийм итгэлийн зарчмыг бидэрт хуваалцж байна гэж үзэж байгаа. Энэ юу гэхээр та Есүс Христэд итгээд эзэн Есүс Христийн нэгүслэр аврагдаад энэ итгэлийн замаар амьдарч байгаа бол эргэж битгий хараараа гэсэн утгаар хэлсэн. Тэрнээс гэрлүүгээ битгий өөрт хэрэгтэй байгаа юмаа карманда битгий ав гэсэн шууд явцсан утгаар нь энэ үгийг хэлсэн гэхээсээ илүүтэй Лотын эхнэр өөрөө Содом Гомора хот руу эргэж харснараа тэр хуучин нүгэлт амьдралаа хайрлаж байгаа байхгүй. Тэрэндээ дурлаж байгаа байхгүй. Тэрэндээ татагдж байгаа байхгүй. Тэгэхээр эзнийг мэдээд гимээ гимшээд эзний замаар явж байгаа атлаа хуучин нөгөө нэг нүгэлт амьдралаа эргэж хайрлах, хуучин нүгэлт амьдралаа эргэж санагалцах нь зохисгүй юмаа гэдгийг Библи бидэнд хэлдэг. Тийм ч учраас Библийн өөр хэсгээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр анчсан дээр гар тавьсан атлаа хоошоо хардаг хүн бол зохисгүй юмаа гэж хэлсэн байдаг. Энэ юу гэсэн үг юм? Үхэр хөллөөд анжис одоо ингээд араас нь үхрийнхээ араас хөллөөд газар хагалдаг үстэй. Тэгээд газар хагалж байгаа хүн чинь үхрээ ингээд араас нь ташуурдаа тэгээ үхэр нь урагшаага яваад тэнгууд чинь ингээд мөрөөрөө хаглаа явдаг. Тэгэхэд бол хүн урагшаага харсан байх хэрэгтэй байдаг. Үхрээ араас нь дэмжиж өгөх хэрэгтэй байдаг. Анжсаа яг зөв мөрөн дээр нь байрлуулж явах хэрэгтэй байдаг. Тэгжээж юм жигд ингэж шангаа татаж ингэж хагалж өгдөг тийм үү? Аяга хараад ах юм бол яг анс чинь молтраад газрынхаа дээр гараад ирнэ. Дээр нь чинь нөгөө нэг тэр шан татж байгаа тэр шангууд чинь ийм замраагүй шангууд бий болно. Тийм учраас хоошоо бол ерөөсө харж болохгүй. Анчсан дээр гар тавьсан хүн бол урагшаага хараад явна гэсэн утгаар нь Библи үнийг хэлдэг. Өнөөдөр бидний ярьж байгаа энэ сэдвтэй яг адилхан байхгүй. Тэр нь юу гэвэл та Есүс Христийг таньж мэдээд гим нүглээ гимшээд өнгөрсөн амьдралаа өнгөрсөнд нь орхиод урагшаа хараа явж байгаа бол одоо итгэл дотор Бурхны үгийн дагуу та яг урагшаага яваарай. Лотын эхнэр шиг арагшаа битээ хараарай. Хуучин амьдрал руугаа битээ хараарай. Энэ мэдээж та гудамжинд явж байхдаа арагшаа битээ хараарай гэсэн утгаар хэлээгүй те. Эсвэл одоо ингээд ажилдаа өглөө гэрээсээ гарч ирсэн гар утсаа марччихгээд гэрлүүгээ эргээд орж болохгүй талаар ерөөсөө хэлээгүй те. Эсвэл метроны буудлын дээр бид нар буруу шугам руугаа орчоод биш вэ штэ гэд буцаад гараад нөгөө зөв шугам руугаа эргэж орохын тулд буцаж алхах тухай ерөөсөө яриаггүй те. Сэтгэл зүрхнийхээ хувьд, итгэл үнэмшлийн хувьд, эзнийг дагж байгаа энэ дагалдагчийн амьдралын хувьд эргэж битгий хараарай гэсэн утгаар хэлсэн байхгүй. Лотын эхнэрийн хувьд бол нөгөө хуучин нүгэлт амьдралаа эргэж харсан учраас давсан байгаа нь болж хувирсан. Тэгвэл та нар битгий ингээрээ. Хүний хүү хожим ирэх үед та нар битгий ингээрээ. Лотын өдрүүдэд ямар байсан бэ? Яг л тэр хот ижил хүйстэнтэйгээ завхаарал, идэж уугаал, худалдаагаа хийгээл, гэрлээл. Тэгэл худалдаа намаагээл амьдрал үргэлжлэн ингээд юу ч дуусахгүй ингээл байж ин гэтэл гинт тэнгэрээс хөхөр бүхий гал буус. Ноагийн өдрүүдэд яасан? Амьдрал яг ингээд үргэлжлээд ингээд байж гинт дэлхий дээр 40 өдөр бороо орж эхэлсэн. Яг үүнтэй адилхан өнөөдөр ч гэсэн энэ цаг үед хүмүүс хорвоо ертөнц иргэдгээрээ иргэн, технологи шинжлэгддгээрээ шинжлэгдэн, хүний амьдрал улам сайхан болж байна.
Бүх юм байдгаараа л байна. Ингээл явна гэж бодож итл гэнэт төгсгөл ирнэ. Гэнэт Иесус Христийн ирэлт байх болно. Тийм учраас аргашаа битээ эргэж хараа. Тийм учраас энэ итгэлээрээ амьдраараа гэдгийг л энэ сургаал өнөөдөр бидэнд заагаад байна. Энэ бол хүний хүүгийн 2 дахь ирэлт байх болно гэдгийг Иесус Христ хэлсэн. Цааш нь төгсгөлийн эсхийг би уншия. Хин амиа хадгалахыг хичээнэ. Тэр түүнийгээ алдна. Хин амиа алдна. Тэр нь түүнийгээ хадгална. Би та нарт хэлье. Тэр шин нэг оронд байх 2 хүний нэгийг авч нөгөөг нь үлдээн. Нэг дор буудаа тэрэмдэгч 2 эмэгтэй нэгийг нь авч нөгөөг нь үлдээн. Талбайд байх 2 эрийн нэгийг авч нөгөөг нь үлдээн гэв. Авалтын тухай ярьж байгаа юм л да. Үүнийг бол одоо Христ итгэлийн теологийн ухаанд буюу одоо бурхан судлалын ухаанд бол одоо нөгөө өргөгдөн авагдах гэж ер нь бол энийг тайлбарладаг. Өөрөөр хожим хүний хүү ирэх үедээ өөрийнхөө хүмүүсийг авна гэж. Шууд мөнхийн ус руу авна гэж. Ингэж хэлсэн мэт. Тийм учраас талбайд ажиллаж байгаа 2 хүний нэгийг авна. Нэг орнд орж байгаа 2 хүний нэгийг авна. Тэрмдэл гар тэрм та нар гар тэрм мэдэн штэ. Дээр үед энэ үед ч одоо ингэ чулуун тэрмээр ингээд Монголд бол одоо саяхны хүртэл ингээд одоо ялангуяа манай Баруун аймгийнхан бол одоо гурил буудаага ингээд тэрмдээд эргүүлээл ингээд нэгэн дээрээс нь хийж өгөө, нэгэн тэрмээ эргүүлээл ингээд сууж идэг байсан. Тэрмдэж байгаа 2 эмэгтэй нэгийг авнаа. Талбай дээр ажиллаж байгаа 2 эрийн нэгийг нь авнаа. Энэ юу гэсэн үг юм? Хин эзнийг таньж мэдэж аврагдсан түүнийг бурхан өөртөө авнаа. Харин хин эзнийг итгээгүй, дагаагүй, гим нүглээ гимшээгүй тэр бол үлднэ гэсэн утгаар нь Есүс үүнийг хэлж байгаа. Тийм учраас аливаа газар байгаа 2 хүний нэг нь авна, нөгөөх нь үлднэ гэсэн утгаар хэлж байгаа. Тэр үед дэлхийн ертөнц ямар байх вэ? Яг л Ноагийн өдрүүдэд байсан шиг салан задгаа, назгаа, гим нүглээ үйлцсэн чигээрээ тэрийг амьдрал гэж ойлгосон хэвээрээ яг л Лотын өдрүүд чиг завхаарсан чигээрээ ижил хүүснэнтэйгээ явуулсан чигээрээ Бурхны бүтээсэн бүтээлээс өөрөөр хийгээд шүү дээ. Сэтгцэнд нь өөрчлөлт ороод шүү дээ. Өөр юмар амьдралын кафег аваад энийг эрхчлөө гэж тайлбарлаад шүү дээ. Энийг эрх гэж тайлбарлаад хуульчлаад шүү дээ. Тэгээ энийг зөв гэж сурталчлаад шүү дээ. Тэгээ энгийн хүний хүртэлчий ч гэсэн юм байх боломжтой гэдэг одоо тархийг угаагаад буруу юм зааж өгöd шүү дээ. Бяцхан хүүхдүүдийг маань ийм хэлээд чи эрэгтэй хүмүүстээ чи эмэгтэй байх боломжтой гэж хүртэл ингээ зүгээр байж байгаа хүүхдийг очиж заагаад шүү дээ. Өөрсдөө өмөрө зогсохгүй энгийн байгаа хүний хүртэл тийм болгоо ичиж байгаа хгүй өнөөдөр. Ийм л дэлхий дээр бид амьдарч штэ. Яг л Лотын үе шиг, яг л Ноагийн үе шиг ийм л дэлхий дээр бид нар амьдарч байна. Тэгэнгүүт бурхан яаж яана гэхээр яг өөрийнхөө хүнийг аавна, нөгөөх нь бол үлдээнэ гэдгийг хэлж байгаа байхгүй. Есүс Христийн 2 дахь ирэлт яг л ийм байх болно гэдгийг өнөөдөр бидний уншиж байгаа энэ текст биднэрт тайлбарлан өгүүлж байна. Left Behind гэдэг нэг кино байдаг. Яг бурхан өөрийнхөө хүмүүсийг авж байгаа тухай онгоцон суугаад явж байтлаа хажууд нь хүний хувцс нь үлдсэн нөгөө хүн баахгүй. 0 орчим хайцсан баахгүй. Ажлаа хийгээ суужсэн хүний нэг нь баахгүй. Нэг юм бүр яг энэ хэсгээр ингээ хийцэн нэг тийм кино байдаг. Айгүй сонирхолтой. Та нар YouTube дээр бас ороод энэ киноны хэсгийг бас харж олно доо. Тэгэхээр ийм өргөгдөлт авалт гэдэг юм зүйл болно гэдгийг одоо Есүс бидэнд тайлбарлан өгүүлсэн. Тэгэхээр өнөөдөр бид энэ сургаалаас юу хэрэгжүүлэх юм? Тийм ээ? Хуучин амьдрал руугаа битгий эргэж хараа. Эзэн бидэнд шинэ амьдралыг өгсөн. Бидний нүглүүдийг уучлсан. Биднийг аварсан. Бид бол Бурхны хүүхдүүд болсон. Тийм учраас энэ итгэлийн амьдралаараа амьдраараа. Аливаа нүгэлт амьдрал гэдэг дээр бол заавал төгсгөл, заавал шийтгэл ирнэ. Тийм болохоор эзнийг таньж мэдсэн энэ амьдралаа эцсийн хүртэл яваараа. Энийг бид энэ хэсгээс сурж болж байна. Бурхны хаанчлал өнөөдөр ямарваа нэгэн юм улс засаглал гэдэг утгаараа энэ дэлхий дээр ирэх гэхээсээ илүүтэй Бурхны хаанчлал таны дотор, миний дотор, танай гэр бүл, манай гэр бүл дотор ирсэн. Энэ өнөөдөр ингээ хүрээгээ тэлж байна. Айжм Бурхны хаанчлал таны дотор бэхжиж байна. Таны амьдрал дээр бэхжиж байна. Үүний тулд өнөөдөр сүм чуулган гэж байдаг. Үүний тулд бид нар эзнийг магтан дуулж, эзэнд итгэлээ өгж, эзний үг дотор бид нар хамтдаа суралцдаг. Тийм болохоор хожмын хүний хүүгийн эрэлтийг бодож итгэлээр бүгдээрээ энэ дэлхий дээр амьдрья. Жинхэнэ Христэд итгэж хүний одоо итгэлийн нэг шинж тэмдэг байдаг. Тэр нь юугаар ингэж илэрч харагддаггүй гэхэл итгэгч нар хоорондоо ярьдаг байхгүй юу? Тэр нь юугаар илэрч харагддаггүй гэхэлэр жинхэнэ Христ итгэж хүний нэг хүчтэй шинж тэмдэг нь юу гэхэлэр Есүсийг бол үнэхээр хүлээдэг. Тэгээ энэ дэлхийн одоо бузар муу амьдралыг харахтаа үнэхээр сэтгэлдээ яолон байж Бурхныг хүлээдэг. Яг энэ бол
тэр одоо жинхэнэ итгэгч хүний нэг юм шинж гэж. Тэгэхээр одоо Бурхныг үнэхээр мэдхгүй, эзнийг үнэхээр таниагүй хүний нэг шинж бол тийм биш бахна шүү дээ. Эсрэгээр бахна шүү дээ, тэ. Юу тэр эзний эрэлт мэрэлттэй одоогийн амьдрал гоё л шүү дээ. Уу яг амьдралдаа кавита байхыг эсэргүүцэж ярьж байгаа юм биш. Гэхдээ дэлхий дээр одоо муу муухай маш олон зүйлсүүд болж байна. Тэрийг харахтаа үнэхээр сэтгэл нь өвдөж, үнийн шударга ялаасаа, Бурхан ирээсээ, эзэн Есүс Христийн хожмын шүүлт ирээсээ, тэ. Энэ дэлхийн энэ нүгэлт амьдрал дотроо үнэхээр яг би ингээд ажиллаа хийгээл амжилттай карьерийн хувьд, юуны хувьд ингээд амьдрал ингээд сайхан явж байгаа ч гэсэн ийм өвдөлт энэ дэлхийн энэ бозар муугаас болж зөвхт сэтгэлдээ шаналан өвдөх энэ өвдөлтийг мэдрэх. Өөр ирэхгүй эзэн Есүс Христийн одоо хожмын ирэлтэнд найдах. Энэ бол одоо жинхэнэ итгэгчийн шинж тэмдэг байна гэж. Олон итгэгч нар бол ярьж идэг. Ярьж ирснийг бол би сонсч ирсэн. Бурхны хаанчлал ба хүний хүүгийн эргэн ирэлт гэдэг сэдвээр өнөөдөр би та бүхэнд эзний үгийг хуваалцлаа. Тэр эргэн ирэлтийн төлөө өнөөдөр бүгдээрээ Бурхны хаанчлалын нэг хэсэг болж энэ дэлхий дээр хамтдаа амьдарцгаая гэж та бүдгээ уриалах байна. Хамтдаа залбирцгаая. Агуу хүчит Бурхан эцэг минь. Яг одоо Есүсийн нэрээр та биднийг ариун сүсээр дүүргээч. Таны хаанчлал миний амьдралд орж ирсэн. Бид сэтгэл зүрхээ нээн итгэлээр таны хаанчлалыг хүлээн авч байна. Таны хүү Есүсийн нэрээр таны бодит хаанчлал миний амьдрал дээр орж ирж. Хожим та тэрхүү хаанчлалдаа биднийг бас өргөн авах учраас энэ дэлхий дээр бид итгэлээр амьдарч байна. Энэ дэлхий дээр итгэлээр хоош харалгүй, эргэж няцалгүй, ухралт хийлгүй энэ замаараа итгэлээр амьдарсаар авахт минь туслаач. Ариун сүнсний амар тайван, ариун сүнсний баяр хөөр, ариун сүнсний зөвхт байдлыг бидний сэтгэл зүрхэн дотор та дүүргэж өгөөч. Эзэн минь тэгээд таны хаанчлал бидний амьдрал дээр биелэлээ олох болтугай. Есүс та нэг л өдөр энэ дэлхийд эргэн ирнэ. Есүс юм ихэлсэн шиг юм бас төгсөх өдөр байгаа. Харин тэр үеийг хүртэл бид энэ амьдралдаа таныг утга учраа болгон, таны зөвхт байдал, таны ариун байдал, таны сайн сайхныг эрхэмлэн, таны хүслийн дагуу энэ дэлхий дээр амьдарч чадхад минь та сул дорой бидэнд туслаач. Таны уучлал бидэнд хэрэгтэй. Таны өршөөл бидэнд хэрэгтэй. Таны тусламж, удирдамж бидэнд хэрэгтэй билээ. Тандаа баярлалаа. Тандаа талархан аврагч эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен. Амен.